Мэдээ өргөлдөж байна. Улсын хурлын хаврын ээлжид чуулган 3 дугаар сарын 15-нд эхлэх хуваартай. Энэ чуулганаар татврын багц хуулийн шинжилгүүд болоод нийгмийн даатгалын шинжилсэн найруулга, төрийн өмчийн хувьчлал, гэр бүлийн тухай хууль гээд олон жил хүлээлт үүсгэсэн томоохон хуулийн төслүүдийг хэлцгээр төлөвлөсөн байна. Гэхдээ төсвийн тодтгол эрх хавар орж ирэхийг үгүйсгэх аргагүй нөхцөл байдалтай байгаамаа. Улсын хурлын намрын чуулган 75 хоног хуралдсан гэж үзээд 12 дугаар сарын 31-ний өдөр завсарсан билээ. Гэхдээ улсын хурлд өргөн барьсан хэлцэх боломжтой хуулийн төслүүд байсан бол 1 сард үргэлжлүүлэн хуралдах боломж байсан юм а. Гэвч намрын чуулганы туршид шийдвэр гаргахад эрх мэдэл албан тушаал томилгоо тойрсон эрх ашгуудаасаа илүү гарч чадалгүй ээлжийн амралтуудаа эрт аваад байна. Тэгвэл эрх хаврын чуулганаар хэлцэх хууль тогтоодын төслүүдийн тэргүүн игнэнд татвар, нийгмийн даатгал болоод гэр бүлийн тухай хууль, мөн нийгмийн халамжийн хуулиуд нэрлэгдэж байна. Хөгжлөмжлөгийн эрхийн тухай хууль, нийгмийн халамжийн тухай хууль, за мөн одоо миний өөрийн өргөн барихаар ажиллаж байгаа саадгүй байдал, саадгүй орчны тухай хууль, за сая өргөн барьсан нийгмийн ажлын тухай хуулиуд байгаа. Энэ дөрв бол хоорондоо бүр маш их уялдаа холбоотой хууль байгаа. Улсын хурлын гишүүнбөр өөрсдийн ажилласан хуулийн төслүүдэд хэлэлцэн батлуулах ирэмслэл бийч хаврын чуулган хугацаатай. Түүнчлэн татврын болон нийгмийн даатгалын багц хуулиудыг хэлэлцэн батлахад ихээхэн ач холбогдол цаг хугацаа зарцуулах нь зүүн хэрэг. Гэхдээ үүний зэрэгцээ төсвийн тодтгол орж ирвэл олон хууль тогтоодын төслүүд хойшилж дараагийн чуулган руу шилжих нөхцөл үүсгэр байна. Нөөцийн үнэ шалтгаалаад эдийн засгийн нөхцөл байдал бол хүндэрсэн байна шүү дээ. Тэгээ энэ бол ер нь төсвийн тодтгол руу явах болов гэж бодож байна. Яг л сахиужуулж чадахгүй шүү дээ. Чадын ядан цалин тэтгэврийг өгч шүү дээ. Нөхцөл байдал хүнд байгаа. Ил гарга тавих байгаа шүү. Би бол мэдэрч байна. Тэр салбарт ажиллаж байсан хүний хувьд. За хэлцэг хэсгийг нь дэмжиж ажлын хэсэг байгуулж аргашин тавьсан олон 10 хуулиуд бий. Тэгвэл эдгээрээс төсөв мөнгөний бодлоготой холбоотой эрх зүйн зохицуултууд эрх хаврын чуулганы хэлцэх гол сэдв болох төлөвтэй байна.